За guys, юу цаана. Та нар намайг хаана байгаа гэж хаашиж магадгүй л дээ. Би одоо хаана байгаа гэхээр Anime Fest бол 2025 дээр байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ Anime Fest хөл дээр юм их болно. За тэгэхээр gameplay. Нэгдүгээр өнөөдөр энэ Grimix яаж дуурлах тухай хичээл орно гэсэн. Тэгээд тэрэн дээр нь давхар би Grimix-ийг багаас үзсэн учраас Grimix-тэй зураг даруулсан. Нэгдүгээр төлөвлөгөө. Хоёрдугаарт нь та нар мэддэг бол Instagram-ийн Momo page гэдэг нэг комик зурдаг пэйж байдаг. Тэр пэйжийн артист нь өнөөдөр мерч гарч байгаа гэсэн. Momo page-ийн Momo-гийн мерчээс би нэгийг авна. Гуравдугаар гэх юм бол Azuka Comics гэх нэг манга зурдаг охин байдаг. Тэгээд тэр охин өнөөдөр энэ портрет буюу одоо хөрөг зураг анимашн маягаар зурж байгаа гэсэн. Тэгээд тэрэн дээрс хөрөг зураг зурвал гэсэн 3 төлөвлөгөө байна надаа. Тэгээд ямар ч орцгоё. Ихэд орж ирэхэд энэ бүлдээ мерч цагдаа газрууд харагдаж байгаа. Энд стикер өнгийн цааснууд дурсгал зүйлс хадгалах хичээл хэрэглэгээ бүр янз бүрийн зүйлс байгаа. Гэтэл би нэг давхарч юу харсан гэж. Cosplay. Би эзэж юм амьдрал дээр cosplay харж байгаагүй юм л да. Энэ залуу бүр дотоод тоглоомны cosplay хийж гадаад руу хүртэл явсан байсан. Тэгээд байрлалсан байсан гэсэн. Маань энэ тухайн дурмаа 100 cm. За тэгэхээр энэ нэг амар сонирн боллоо. Би юу болсон бэ гэх юм бол AC малгайг боллоо. Тэгээд өнөөдөөс эхлээд AC малгайг юмсан уу. Сонирхогчдын cosplay тэмцээн эхлэх гэж байна. Тэгээд ямар ч харуулцгаа. За тэгээд сонирхогчдын cosplay эхэлж зөндөө олон гостой хүмүүс гарч ирээ үзүүлбэрээ үзүүлж байна. Би ч AC-ийн малгайг өмсөд тэр cosplay орчмоор л хэлсэн шүү. Гэхдээ өнөөдөр арай өөр талбар тавьж болохоор арайч орсонгүй л дээ. Зарим нь жаахан сандарч байгаасантай бүгдээрээ дуртай зүйлээ бүр маш их ажиглалтаар харагдчихсан. Ямар дүрээр орж байгаа. За манай Амина гэдэг. Тэгээд би Farina the Fontaine гэдэг Genshin Impact-ийн тоглоом мэдэр. Genshin Impact юм шүү дээ. Ер нь баг 5 дахь орж байна. Тэгж бүр Prime шүү дээ баг. За окей, дараагийн хүн дээр ирсэн байна. Ямар дүрээр орж байгаа юм бол? Би одоо Доктор Стоуны Ген Асагири гэдэг дүр болж байгаа юм чинь. Нөгөө нэг хотлоо яриад байдаг шүү дээ амар. Би ч нөгөө нэг анхаарад Blackjack гэж харсан шүү дээ. Анх удаа энэ ингээ миний хамгийн анхны косплей. Одоо тэр сонирхогч нь орно гэсэн үг үү? Тий. За тэгээд амжилтсан нэр нь юм блэ? Номон дээр. За номон дээр амжилтсан. За. Cosplay төшөө үргэлж чинь тэгээд би гараад ирлээ. Зөндөө олон шинэ хүмүүсээ тэгээд бүр амар cool болж чинь ер нь энэ шинэ cosplay юу заяа. Тэгээд cosplay тэмцээнд орнод чинь ингээд цаанаа тийм утга учиртай. Тэгээд бас илүү тийм гоё. Тэгээд хүмүүс амар олон жил оролцсон юм байна заяа. За тэгээд би бүр амар өсөдсөн болохоор гараад ирлээ. Одоо ямар нэг юм идэ тэгээд Grimix-ийг олох хэрэгтэй. Grimix. Тэгэхээр тийч одоо Momo Comics-ийн мерч юм байна. Тэгээд одоо шийдэж мерч авах гэж байна. Тэгээд орч явцгаая. Жоо сандралтай би сандрал тоглоо. Сандрах юм байхгүй шүү дээ. Би ногооноос нэг авч болох уу? За. Шилжүүлчих үү? Тэгээд. Окей. Би авчлаа. Баян 71 амжилттай биеллээ. Тэгээд эднээс би ял нэг юм ямарчсантай ноутбукн дээр наа гэж бодож байна. Нэр Momo page-ийн зурааж шагаатаж хамтаа зураг даруулж чадсан байгаа шүү. За тэгээ 2 дахь гараад ирсэн чи миний хизээж төсөөлөг үзүүлсэн. Чөлөөт зураг самар байсан гээл. Итгэж байна та нар. Хүссэн зургийг энэ хан дээр зурж болно л гэсэн. Энд зурсан байгаа зургууд нь ямар ч лаг гоё юм бэ те. Мэдээж би эргэлзэж байгаа зур шийдвэр гаргасан л та. За окей. Сайн зурж үзлээд миний зурх зүйл бол биш юм байна. Тэр самбарыг нэлээ жоох муухай олгочлоо. Чи хүмүүсийг зурж ийн. Тэгээд би тэр амжсан да. Spy X Family нөгөө нэг ягуустай охиныг зурсан. Гэтэ нэлээ фейл болсон заяа. Тэгээд одоо хэдүүлээ юу гэхээр Azuka-г олоод тэгээд дараа нь Grimix-ийг олоод тэгээд зураг авахлаар өнөөдрийн талбар дуусж байгаа. Azuka портрет чи хаана вэ? Чамайг олохгүй бол миний өнөөдрийн зорилго бүтлгүүт шүү дээ. За тэгээ 3 дахь гарсан чи бүр маш олон комик студиуд байсан. Tremon гэх Brita Cart анимашн хийдэг студ. Honmono гэдэг комик студ, Icon дээр Bombortai, Bong, Хандгай хийсэн студиуд гэх Lag студиуд байсан. Тэдний шинэ тэрний хөш үзээг амар олон сонирхол татсан комикуд байсан шүү. Бүр янзтай гоц. Тэгээ цаашаас чи Японы анимашн үнэхээр кул байсан гэсэн дээ. Мэддэг аним манга ерөөсөй байхгүйсэн л та. Мэддэг манга байх нь харамсалтай байсан гэсэн дээ цаг байсан бол би уншгал байлаа. За энэ хэсэг чиний хүссэн бодлогын зургийг хийж өгч байсан. Даанч би юуниш нэрэхгүйсэн болохоор авч чадаагүй л дээ. Гүнхтэй. Юуниш нэрэхтэйсэн бол нөхөөсэй. Бис ингэ явж бүр амар царилэг залуутай таарлаа л да. Та харуул хийзээ юу. Ямар царилэг залуу вэ? Тэш. За тоосон ба. Онц дүмд. Тэглээ. Бай цог селфиг даруулцгаая. За. Болох хаа. За би явсаар Azuka олдохгүй болохоор кино үзэх шийдвэ. Энэ кино театр бол миний амьдралд дарж байсан хамгийн гоё театрууд нэг байсан шүү. Том бас гоё гэрлэнүүдтэй, ер нь л амар гоё чөлөөтэй. Тэгээ бас амар гоё сэрхэн байсан. Нээлттэй үзүрэн болох чинь энэ 10 цаг хардматаас эхэлнэ гэжсэн. Тэгээд арай эхлэх байна. Ямар ч юм хүлээж байна. За би ч маш төсвөртэйгээр 20 минут хүлээснийхаа дараа өглөө хотод руугаа бүр юу ч хийгээгүй болохоор тэрийгэ санаад
корсон авах дэлгүүр орсон байт юм аа. Би нэг корсон тавьчих. Баярлалаач. Тэгээ корсон таваад эргээд танхим руу орсон ч гэсэндээ эхлээгүй л байсан. Төөцөн чи юусыг хийхдээ тасалбар дээр нэрээ бичих гэжсэн чинь гар ушгаас урчдیں۔ Тэгтээ яг удаа нэрээ бичсэн л дээ. Let's connect, let's create. За ингэж нэг юм нээлт хэлж маш олон мундаг аниматорууд өөрийн туршлагыг танилцуулж уран морхон хүмүүсийг хэлсэн. Бүр огт нойр хүрээгүйгээл сонирхолтой байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд дараа нь e-content-ийн захирал Японд аниматор ажиллаж байгаа залуу дараа нь олон улсын анимашны тэмцээнээс байдлаас уран бүтээлч тэгээд маш олон хүмүүс ирсэн. Эдгээр хүмүүсийг ямар хөдөлмөрч чадварлаг мундаг хүмүүс вэ гэж их бодлоо шүү. Тэгээд үүнээс гадна гараараа цаас цоолох болон цаас сонгох шийдэх тэмцээн болсон эдээсэндээ миний шийдсэн цаас шуг нь бодомчрыг онцдیں۔ Уг нь хамгийн гол явах боломжтой байсан юм л тоолно. За нүүрлүг нь онцоогүй л ашгүй дээ тий. Бодомчир гэдэг нэг энэ Японд аниматор ажилласан залуу л да. За тэгээ хамгийн сүүлд нь хоёр анимашн үзүүлсэн заяа. Эхнийх нь энэ харагдаж байгаа сайн мэдээ дуулгаарай. Тэр болохоор ээжийг алсан гэр бүлийн тухай гардаг. Тэгээд энэ анимашн бол нэлээд гонхтой. Миний ажил сууж байсан охин бүр асгартлаа уйлаад байсан. Миний сэтгэлсэндээ тага сонирн болсон шүү. Маш сайн хийсэн анимашн байсан болохоор сэтгэл тэгж их хөдөлсөн байх л та. Тэг үнэхээр гайхалтай байсан шүү. За энэ хоёр дахь анимашн дээр бол Grimix дууруулсан байсан. Grimix энэ нэг өндрөөс унж байгаа хэсэг нь бүр амар чанга байсан болохоор миний бүр инээд зүрхсэн. Инээдээ би бүр барьж чадаагүй. Хэрнээ бас. За яах вэ? Өөрийнхөө л олъё. Тэр маань мачи. Тэгэл ингээл нээлтийн яг сайхан үзчихсэн чинь би нэрийг Grimix-ийг олох хэрэгтэй ч гэдгийг санаад алмаас бүр яраад гарсан л та. За тэгээ Grimix-ийг хайж байтал бас л өөр юм затарч ба. Арт зон гэдэг нэг өөр хүмүүс ороод ирсэн юм л та. Тэгшээрсэн чи бүр Бэли хөрн хөшөө их юм байх гэж бодлоо. Тэгээ ороо артал хан дээр нь бүхэлдээ комикийн бос үүдсэн заяа. Тэр нь бол юу гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Энэ газар комикт холбоотой байна гэсэн. Spider-Man-ийн Miles Morales, Disney-ийн анимашны зургууд, Paprika-гийн анимашны яаж хийсэн стил газар өнхөр чимээг байгаа учраас надад ярих боломж олгоо. Тэгээд гараад ирээ. Хамгийн гоё нь Ghibli-гийн хамгийн алдартай бүтээл болох Spirited Away-ийн sketchbook байсан шүү. Би шууд лаваас уваа гэж. За тэг үннээ л хэлье. Би номын бүх хуудсуудыг ирүүлж үзмээр л байсан. Бүх зургуудыг нь усан бодгаар зурсан бүр гайхалтай байсан шүү. Тэгээд энэ Баба Яга юм ээ. Энэ Баба Ягийн мегийн тарган ирэх хүүхэд тэгээд бүдэрээ бүр аим гоё харагдаж байгааз. Бүр энэ цамхаг бол маш жижиг деталуудаас яаж зурсан юм даа л гэмээр байсан шүү. Харин хойно байгаа энэ цамхаг бол яг нэг анимашн дээр гардаг цамхаг байгааз. Тэгээд бүр ингэ яг төгс болцсон зураад. Cool, so cool. Oh my god, гар хөлрөөдөг. База. Одоо тэгэхээр Azuka Comics олохоор явцгаая. Guys, би олж чадлаа эцэст нь. Azuka Comics-ыг олж чадлаа тийм ээ. Azuka дүүдэл. Энэ бол амжилтанд хүрэх. За эсвэл зүгээр сансандаа хүрэх мэдрэмж баг. Azuka Comics-ыг бүтэн 2-3 цаг хайсны эцэст би олж чадсан л да. Намайг очиод их дооч назар баг байсан л да. Тэгээ би өөрийнхөө ээлж ирэхийг 50 гэж нүдлээсэй л байлаа. 3 цаг хайж чадсан юм чи 10 минутлэх бол тийм ч том асуудал биш дээ. Гэтэ би бараг 30 минутлээс баха. За эцэст нь Azuka руу хараад 6 зурулж чадсан шүү. Үнэхээр илдэг хүн байли. Би тэр 6 хамт оруулж явцсан. Cool, nice, янзтай. За тэгэхээр 72 бүр амжилттай биеллээ. Azuka Comics-аас би 6 зурулж чадлаа. Тэгэхээр миний зураг бол ингэж харагдчих байна. Oh, nice. Тэгээ би болсон зүйл болцоор гарсан байна. Гэхдээ яг гоё наа. Thank you Azuka Comics. Одоо дараагийн ганц даалгавар үлдсэн. Тэр даалгавар болохоор Grimix-тэй зураг авах болох. Ямар ч гэсэн Grimix-ийг олохыг хичээе. Let's go. Grimix чаана. Grimix та царай харуулаач. Тэг Grimix-ийг ажисан чи Pokemon-ыг зурсан гэдэг мангака зураг зурж байт юм бүр. Бүр харж байгаад Grimix-ийг ч хайхаа мартцсан хэсэг. Тэгээ дараа нь үргэлжлүүлээ хайсан л да. Би Grimix-ийг хайсаар л байлаа. Түүнийг олох найдвар минь бүр баг багаар тасарсаар л байлаа шүү. Магадгүй энэ багтаа үнээс Grimix байгаа ч юм болоо гэж үзсэн л доо. Гэтэ байгаагүй л дээ хамслаа. Ямар нэг юм итгэхгүй бол бүр яг өсөж унлаа. Grimix-ийг олцгоо. Одоо чирнэсээс Grimix-ийг олцгоо. За тэгээ би бодсон юм л да. Өнөөдөр Grimix-ийг ирэхгүй юм байна гэж. Тэгээ магадгүй хувьд бол өнөөдөр би тэрийг уулзахааргүй төлөвлөсөн бол та. Илүү гоё, илүү чухал газар уулзах байж магадгүй. Магадгүй YouTube channel уулзах юм л тий. гэж би бодсон л да. Ингэж одоо дараа тавьчихсан шүү. で、長くアニメーターを務めてきました。で、現在 За тэгээд би тэнд анимашн яаж хийх тухай хүмүүсийн сэтгэлийг жаахан сонсож байгаа гарсан л да. Энэ тэр яриа нэлээд сонирхолтой байсан. Би нойр сөрөөгөө шүү. За тэгэхээр одоо энэ дотор
Ghibli-гийн зохиолч зураач нөгөө яг өөрийнх нь туршлагыг танилцуулаад workshop шүү дээ тэрийг хийж чинь. Тэгээд яг үндэ 10-30-аас хойш ингээд би Grimix-ийг хайсан зэрэг олж чадсангүй. Тэгээд энэ талаараа бүтгүүлээ. Тэгэхээр Grimix-ийг болохоос босно л ер нь бол амжилттай болсон гэсэн. Тэгээд ямарсан дэдүүлээ стикер авч чадсан. Momo-гийн мерчийг авч чадсан. Тэгээд Azuko Comics-ыг зурулж чадсан. Тэгээд хамгийн том талаар Grimix-тэй уулзах маань бол чадсангүй. Grimix-тэй уулзах зураг таруулах маань бол бүтсэнгүй. Гэхдээ ямар ч байсандаа би нэг арга олноо. Broccoli, high key, keep a horn on me, that come my seat. IP, ownership, the blueprint is by me. Mr. Get Off, I get off at my feet.